За нийгэмд өнөөгийн залуус сэтгэлийн хатуужилгүй гэх ойлголт өргөн тархсан байдаг. Тэгвэл дээрх дүгнэлт ташаа ойлголт гэдгийг сэтгэл зүйчид онцолж байна. За залуу үеийнхэн ч өөрсдийгөө сэтгэл зүйн хатуужлаар дээд үеийнхнээсээ дутахгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Хилцэн үг хүлээн авсангүй гэх шалтгаанаар жинзи үеийнхэн хүний үг даахгүй сэтгэлийн хатгүй гэх ойлголт нийгэм түгээмэл тархжээ. Тэгвэл залуусыг дүнсэн дээрх ойлголтыг сэтгэл зүйчид өрөөсгөл ойлголт хэмээн дүгнж байна. Жинзи үеийнхэн зөвхөн дуулууртай байх биш харин өөрийн эрх чөлөө үндсүүл сэтгэл зүйн байдлыг чухалчилдгийг тэд тонцоллоо. Залуусын зүгээс өөрсдийн сэтгэл зүйн хатгүй гэх мэтээр дүгндэг нийгмийн хандлагыг ташаа ойлголт гэдгийг ярьж байна. Адаг цогл байна л да. Зарим нь бол хүний хэлснийг сайхан ойлгоо заа гэдээ явж байгаа хүн байсан. Зарим нь бол ерөөсөө үл тоосон шинжтэй явж байгаа залуучууд зөндөө байна. Гэхдээ яг тэр нь одоо хоёр хуваагдсан бол гэх юм уу та. Гэхдээ хүний эн чин залуучууд өөрсдөө ухамсарын асуудал ш. Юмд нэг чин сэтгэлээсээ бас зүтгэх тийм юм нэг хоёрдмал байна уу гэж. Яг нэг хэсэг нь бол аливаа юм чинь налагтай цогтой, нэг хэсэг нь бол бас одоо амьдралын боломжоор ч юм уу сурч боловсрч амжаагүй бас нийгэмшээгүй гэр бүлийн хүмүүжил маш олон юмнаас нөлөөлж иж энэ хүн гэдэг одоо бие хүн бий болдог. Хөвд л ингээд тэр хүн ямар ахын тэр хүний л дураахгүй юу. Ингээд тэр хүн ингээ өмнөх үеишгээ байх хэвээр тэр ингээд одоо ингээд энэ Монгол өөрчлөгдсөн, дэлхийд дахин өөрчлөгдсөн. Заавал ингээ хуучин үеишгээ байх ёсгүй байхгүй юу? Өөр ялцгүй нөгөө хоёр өөр үе дээр үеийг бодох юм бол одоо орчин үеийн хамаагүй их одоо орчин үеийг болсон байгаа болохоор ер нь бүх юмараа л өөр авах гэж бодож байна. Жинзи үеийнхэн технологийн 90 үе интернет нийгмийн сүлжээний нөлөөг тогтмол хүлээн авдаг. Энэ тэдний анхаарал төвлөрөлд шууд нөлөөлж дээд үеийнхэндээ сэтгэлийн төсөв багтай гэх ойлголтыг өгөхөд нөлөөлдөг. Тэгвэл сэтгэл зүйн хатуужил нь хүний тархины хөгжлийн үе шаттай шууд холбоотой сэтгэл зүйч онцолж байна. Яг гэхээр нөгөө тэд илэрхийлээд байгаа учраас би ингэж байна гэд шууд илэрхийлээд хэлээд өөрийнхөө хэл хязгаарыг тогтоогоод эсэргүүцлээ үзүүлээд байгаа учраас яг гэхээр энэ сэтгэлийн хатгүй байна гэд зарим тохиолдолд нөгөө нэг бид нар бол өмнө нь бол одоо ингэж өмнөх үеийнхэнтэй ингэж харьцуулаад харахаар нөгөө ажил дээр загнуулсан бол уйлаа сууж явах боломжгүй. Одоо тэгвэл жинзи үеийнх нь над хамаагүй би ажиллаа хийхгүй би миний сэтгэл санаа тавгүй шууд илэрхийлээд уйлах ч юм уу те уурлах ч юм уу ийм үзэгдэл бол хэвэн болцсон. Өнөөдрийн залуус дээд үеийнхнийхээ үгийг хүлээж авахгүй байх нь үе хоорондын ялгаа сэтгэл зүйн хатуужилтай огт холбоогүй. Харин тэд өөрсдөө тулгамдсан асуудлаа хүчтэйгээр илэрхийлж өөрт хамааралгүй асуудалд анхаарал хандуулдаггүйтэй холбоотой.